За өнөөдрийн бичлэгийн давтаа морил энэ бичлэгээр би юу ярих гэж байгаа вэ гэхээр 3 сэдвийн тухай ярина. Нэгдүгээрт AI-ийн тухай ярина. AI эрүү дуусна уу гэдэг сэдвийн тухай ярина. Тэгээд хоёрдугаарч юу вэ гэхээр намайг үздэг хүмүүс ихэвчлэн бизнес хийдэг, онлайнаар айлуулах юм хийдэг хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүс зориулсан аюу гой зөвлөгөө өгнө. Тэгээд гуравдугаарт өнөөдөр зүгээр би хүн зөв хэрэгтэй байдлаг гэдэг үднээс айгүйх надад ирдэг асуултуудыг зүгээр гой хариулчих гэж бодсон. Ямар нэгэн амар сэдв мэдээ байхгүйгээр ярьчаа гэж бодсон. Тэгээ энэ бичлэгийг гоё үзэх нэг нь хэрэгтэй нэгэнд нэрхтэй байх. Хэрэггүй нэг нь бол угаасаа алгассан байх. Тэгэхээр би юу эхэлж ярмаар байна гэхээр AI-ийн тухай эхэлж ярмаар байгаа. Мэдээж хэрэг AI хүмүүсийн ажлыг булаан гэл хэсэг амар явсан шүү дээ сая тий. Тэгээд нэг сайн мэдээтэй. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол AI-ийн тэр амар хүчтэй хайп, хүчтэй хөөс бол хагарчлаа. Ер нь бол хүмүүс нэхтий амар одоо хуучин шиг ингээл AI гэж хайпархаа болоод яг үнэхээр хэрэгтэй AI-уд нь л одоо хүмүүс ашиглах хүмүүс нь ашигладаг амар явж байгаа бол явж байна. Гэтэ хуучин шиг амар нөгөө хөөстэй үе бол ингээд дуусчлаа. За юу болсон бэ гэдэг би зүгээр бэкграундыг бас мэдээлэл болгоод хүргэхэд ер нь бол AI нь өөрөө AI-ийн хэрэглэн хүнээс илүү үнэтэй болоод эхэлсэн. Одоо ч энэ AI-ыг яг тэр төвшөнд ашиглахын тулд айгүй их зардалтай, айгүй их нэг шаардлагагүй юмнууд одоо хүн хийж эхэлсэн. Яг ингэ болоод үзэх юм бол AI чинь ерөөсөө л нэг хөшүүрэг төдий багаж төдий зүйл байгаад байгаа байхгүй. Ерөөсөө л багаж. Түүнээс ингээд яг эцсийн хариулт нь биш. Тэгэхээр нөх хүмүүс айгүй хайп ихтэй байдаг. Тэгээ яг юунд ашиглахаа мэдэхгүй болохоор ингээ AI-г ашиглах одоо ингээ сүлдээ ингээ ашиглах утга нь ойлгохтой болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ тийм шалтгаануудыг бол бас болсон. Хоёр дахь аюул том шалтгаан юу байсан гэхлээр яг үтсийн AI-ийн гаргаж өгж байгаа зүйл хүний хүсэж байгаа зүйлүүд биш болоод эхэлсэн. Нэгсэнд эцсийн хийлэгч нь хүн байгаад нь шүү дээ. Бид нар ингээд AI-г ашиглаад би юм хийгээд одоо хүнд бас юм санал болгох гээд шүү дээ. Тэнгүүт нөгөө хүмүүс нь тэр AI-ийн хийж байгаа юмыг сонирхгүй болохоор ингээд нэг шаардлага болчихж байгаа хөөе. Тэгээ ер нь бол AI-ийн тэр амар хүчтэй хайп ингээд баг AI ашиглахгүй бол хоцорлоо барьлаа гэдэг юм бол мэдээж хэрэг багассан, харцсангууд ихтэй бас тодорхой төвчөнд ашиглаж явах хэрэгтэй юм билий. Тэгээ бодоод үзэх юм бол ингээд одоо би та бид нар бүгдээрээ бизнес хийж байгаа шүү дээ. Тэгээ бизнесийн гол зорилго өөрөө юу вэ гэхлээр ерөөсөө л тэ хандлтаа үүсгэх, бараа бүтээгдэхүүнээ сайжруулах, үүссэн бараа бүтээгдэхүүнээ одоо хандлт руу татах, тэгээ тэрийгэ борлуулах, бизнесээ сайжруулах та иймэрхүү зорилго байна. Тэнгүүч ерөөсөө л AI яач гарч ирсэн хөгжсөн ч бай ерөөсөө яг суур бизнесийн суур юмыг бол юу өөрчлөхгүй юм байлаа. Тэр нь ерөөсөө яг ямар алхмууд яг юу бизнесийг хамгийн хөдөлгдөм бэ гэдэг зүйл аягүй чухал юм байл. Тэр нь ерөөсөө өнөөдөр би контент хийсэн үү ч юм уу, сурталчилгаа хийсэн үү, би борлуулалт хийсэн үү ч юм уу те баяхныгаа сургасан уу мэдчихлээ ингээд тийм юм байдаг юм байл. Түүнээс биш ингээд гой зүгээр санагддаг ажил гэхээс илүүтэйгээр яг хамгийн чухал ажил нь юу юм бэ гэдэг энэ философи бүр амар чухал одоо ерөөсөө асуух хэрэгтэй юм байл. Яг юу миний бизнесийг хамгийн хөдөлгдөг вэ? Яг ингээ урагшлуулдаг вэ гэдэг зүйл. Тэдгээр зүйлүүдээ л яалтчгүй хийх юм бэл. Бус нь бол опшнл юм бэл. Тэгээд амар их би нөө бизнес одоо ингээл уулзалтууд хийгээл те биетэрч уулзж гин онлайнаар ч уулзж гин ингээд бизнес эрхэлж байгаа том байж жижиг хүмүүстэй уулзсангууд нэг юм бас нэг юм сонирхолтой юм тулгарсан надад ч тулгарсан. Тэр нь хитрхи их үр дүнд төвтэй байхаар хүн гээд юм хийж тахаа өчт юм бэл. Одоо юу мөр би хүн болгонд нэг зорилго тавьж байгаа бол хөдөөтэй мөнгө, машин, одоо цаг, одоо юу ч үгүй, фолловерс ч үгүй, ямар нэг юм зорилго, бит зорилготой. Тийм зорилго тавиад хүн ажиллахлаар эсэргээрээ хүнээс гарч байгаа юмнууд нь амар сонирн болчт юм бэл. Юу гэсэн үг гэхээр бид нар ер нь бол гаргаж байгаа үр дүнгээ удирдах байгаа биш, бид нар өөрсдийнхөө өнөөдөр хийж байгаа үйлдэлийг л удирдах байгаа шүү дээ. Ер нь бол яг input буюу одоо output-ээ биш, бид input-ээ буюу би өнөөдөр яг контент хийсэн юм уу ч юм уу, бараагаа сайжруулсан ч юм яг өнөөдөр хийж байгаа үйлдэл. Тэгэхгүй хүмүүс хитрхи үр дүн дээр төвлөрөөд ирэхээр бусадтай өөрийгөө харьцуулаад ч юм уу төвлөрөөд ирэхээр гаргаж байгаа нөгөө нэг үйлдэлүүд нь одоо ийм тэр үр дүн гаргах хэмжээний биш болоод эхэлчихсэн юм бэл. Одоо чинь юу мэрээ ингээ сур харавдаг хүн байлаа гэж бодоход сур харвааны ингээ тэмцээнд орж байгаад те тэнгүүтээ ингээ за би өстой ялах ёстой гэдээ ах юм болвол магадгүй яг тэр сумаа онох дээр төвлөрөхгүй шүү дээ. Тэрний оронд те амьсгаагаа зөв зохицууллаа, цээж зөхвөлээ яг л би тэр харуулх дээр төвлөрөх юм болвол илүү үр дүн гаргана. Тэр гаргасан үр дүнгийн чинь өөрөө одоо тэр миний хийж байгаа тэр юмны үр дүн нь өөрөө тэр алтан медаль ч юм уу тэр байгаа шүү дээ. Тэгэхээр бизнесээ адилхан юм байна л да.
Яг үнэхээр сар болгоны би орлогоо удирдах чадахгүй, яг би хөдөө үзэлт авахаа удирдах чадахгүй, яг тэр бүхнийг удирдах чадахгүй. Гэхдээ өнөөдөр би хийх яг зүйлээ удирдах чадах юм бэл. Тэгээ ер нь энэ AI ч бай, борлуулалтч бай, бизнес ч бай, бүх юм ерөөсөө надад тэгл санагдаад байна. Ерөөсөө л би өнөөдөр хийх юм дээрээ төвлөрөх. Тэр нөгөө нэг Грекийн ямар философи үлээ Плато илүү хинийх зүйлээ эдемония гэдэг тийм философи байдаг гэсэн. Тэр нь юу юм гэсэн чинь хүний одоо амьдралын одоо бүр ингээд нөгөө нэг утга учир аз жаргалтай байх юу юм гэсэн чинь human flourishing гэж үг гэдэг юм л да. Тэр нь ерөөсөө өдөр болгон өөрт байгаа бүх зүйлийг дээцэхт нөх. Ерөөсөө яг аз жаргалтай биш зү. Гэтэ өдөр болгон өөрийнхөө байгаадыг дээцэхт нөх. Тэр л ерөөсөө мань хэдийн бизнес эрхэлж байгаа хүний удирдах чаддаг юм бүх зүйл юм байна. Би бол сүүлийн тийм дүгнэлтэнд аяг хүрсэн. Тэгээд тэгж чадж байгаа хүмүүс бас үнэхээр амжилтанд хүрч ийн гэж би хувьдаа бодсон. Тэгээд ер нь бол зүгээр ингээд би өөртөө ингээд бодож байгаа одоо мантра гэж ярьдэж боддог юм нь think bigger but take small action. Тэ? Том сэтг, том хүрээнд сэтг гэхдээ жижиг үйлдэлүүд аав. Нэг том үйлдэл хийх гээд байх биш тэ. Жижиг бодож болохгүй том бодох хэвээр. Гэхдээ мөн дээрэс нь хийж байгаа үйлдэлүүд чинь яг л жижиг байх хэвээр. Яг тэр үйлдэлүүд тэр акшнгууд л өөрөөсөө бид нарыг ийм яг үнэхээр амжилтанд хүргэдэг юм билээ гэж бодсон. Одоо ингээл би одоо миний хийдэг ажил бол ингээд би чинь сурталчилгааны эйженси те одоо чинь ингээд advertising agency ингээд AI дээр суурилсан team компани удирдах явж байна. Тэнгүүт ингээл яг л үйлчлэгээний бизнес ингээл удирдах явж байгаа гот маш их асуудлууд те сурах хэвээр ингээл ялч гарч байгаа хөөхгүй. Тэнгүүт ингээл одоо миний бизнесийг үзэж байгаа одоо бичлэгийг үзэж байгаа зөндөө ч гэсэн цаана асуудалтай ингээд зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүт ерөөсөө л тэр юм бэл. Бидний удирдах чадах зүйл бол ерөөсөө л яг л өнөөдрийн хийх жижиг алхмууд. Яг өнөөдөр би контентоо постлно уу те өнөөдөр би яг туршсан уу ерөөсөө л тэдэр юм бэл. Тэгээд тэн дээр яг мэдээж хэрэг тэр олон туршилтуудаас ч угаасаа ингээд одоо ингээд сайжраад явж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол би эцсийн дүнд тэгж бодсон. Тэгээд AI-ийн төрний сэдв рүү ороход ер нь бол AI-ийн талаад ямар AI архилах уу гэх өлөг ус одоо ингээд асуултууд байна шүү дээ. Ер нь бол AI-ийн хайп дууссан. Гэхдээ яг өөрийнхөө бизнес тохируулаад ашигламаар байвал ашигла шаардлага бол юу нэг шаардлагагүй. Яг зүгээр. Яг үнэхээр шаардлагатай одоо шинэ манай компани дээр ч юм уу ингээд компаниуд хэрэгтэй. Одоо та манай доороо линкээр ороод Odcode Goat гэдэг тэр сайтаар орох юм бол манай Goat agent гэдэг байгаа. За тэр бол яг үнэхээр хэрэгтэй юмд бол хэрэгтэй. Яг компаниудыг ингээд одоо маркетингийн асуудлыг ер нь шийдсэн AI явах. Одоо би маш олон модулууд, маш олон юмнууд туршиж үзсний дараа ингээд за яг энэ л хэрэгтэй байна, энэ нь хэрэггүй юм байна гэж гаргаж ирсэн юм ер нь бол тэр эйжент гэсэн. Ерөөсөө яг компанидэр ухсагдсан тохиолдолд ерөөсөө бид нар унтчихсэн ч амарч ийсэн ч намайг бичлэг хийжсэн ч яг тэр эйжент ажиллаад ингээд яг хандлт одоо фэйсбүүкээр орж ирж байгаа тийм юм гэсэн үг. Тэр нэг иймэрхүү жижиг юмнууд л ер нь бол хэрэгтэй байна гэхээс ингээд бүх юмд бол нэг шаардлагагүй юм бэл. Яг тодорхой хэмжээний л нэг юм хэрэгтэй юмнууд л ер нь байвал зүгээр юм билээ би өөртөө бодсон. Тэгээ саяны эйжентийн талаар нэрээ мэдээлэл авмаар байвал дооруугаа линкээр ороод даттай цаг дуулах боломжтой. 8 сараас би уулзалтын шин цагууд нээсэн байгаа. Тэгээд ороод ямар сонирхоод үзээрэй манайхаа. Тэгэхээр ямар ч AI дээр бол би зүгээр ийм бодолтой байна. Эйжентүүд зүгээр иймэрхүү жижиг сажиг ганц хоёр юмнууд болох бах. Тэгээд дээрэс нь амар сонио юм болсон нь яасан гэхлээр ингэж ил 2022 оноос хойш хүмүүсийн завар жинзигийнхэн донд гэсэн баг шүү. Хүмүүсийн сошиал медиагийн хэрэглээ нийтдээ 15%-аар унсан байна гинэ. Жил болгоо ингээ хэрэглэг нь унаад байгаа юм байна л та. Яагаад унаад байгаа юм гэсэн чинь AI-тай холбоотой гинэ. Бид нар бодоод үзэх юм бол сошиал медиа гэдэг юм чи өөрөө сошиал гэдэг чинь хүмүүсийн цуглуулгын нийгэм гэсэн үг шүү дээ. Нийгмийн харилцаанд бидэд одоо магадгүй те одоо ануу юу хийж ин, зулаа юу хийж ин ч юм уу эсвэл одоо бэлгүүнээ юу хийж ин гэдэг ч юм уу тийм харилцааны юм болохоос биш нөгөө нэг AI-аар ийм хов хоосон юм зүгээр юм янз бүрийн ихэр хүмүүс тэрийг ингээд тэрнээс сүлдээ залхаад болж эхэлж байгаа байхгүй. Одоо сая Spotify-гээ дуу хийдэг app байдаг шүү дээ, тэ. Spotify хүртэл яасан гэсэн чинь нийтдээ баг 46 сая ширхэг AI-аар хийсэн дууг чинь платформоос устгалаач гэлөө тийм байсан байхгүй. Тэгэхээр энэ чинээс ингээд бид нар хараад үзэх юм бол ер нь бол хүмүүс үнэхээр л содон сонирхолтой мейкгүй AI-аар хийж байгаа юм нэг жоохон уйдгартай boring болцсон хүмүүс нэг сонирхохоо болцсон. Зөв үзэж болно. Гэтэ худалдаа авалт гарна марна гэдэг бас үнэхээр л бүр солиотой амар юм хийхгүй л болсон. Үнэхээр яг сайн юм хийж байгаа бол байж болно л доо. Тэгэхээр энэ чинээс зөв хараад үзэх юм бол миний хувийн таамаг цаашдаа ямар чиглэл рүүгээ явбал амар үр дүнтэй байх юм бэхээр илүү амьд харилцаа, илүү хүмүүсийн хоорондын connection тал руу гэсэн. Одоо ийм AI-аар худалдаагаасаа гэхээс илүүтэйгээр ерөн зүгээр ийм яг
яг үнэхээр бодит асуудлыг шийдсэн. Тэр нь заавал төгс байх албагүй. Ер нь жоох юм authentic гэж ярьж байгаа шүү дээ байгаагаараа. Тим хэмжээний контентууд сайн явж байгаа, тим хэмжээний айдууд сайн явж байгаа. Яг тийм байхаар илүү компаниудсан үр дүнтэй байгаад байгаа байхгүй. Яалтчгүй. Одоо сая ингээл Justin Bieber үргэлж сая тэр нэг Coachella гэж тоглолтонд гарч ирэл зүгээр л янз бүрийн юм байхгүй зөв баг гэрэх хувцтай юм шиг гарч ирэнгүүтээ компьютероор дэлгэнгүүтээ шууд ингээл ярьсан чи тэр нь амар дуулсан чи тэр нь viral болох хүмүүс л гүн рүү орж штэ. Тэгэхээр нөгөө нэг юмны цаг үе чинь бас хувьсаад яаж маркетинг хийх үү, яаж хүмүүс юмыг хүргэх үү гэдэг байдлууд өөр болж ингэж би дараад байгаа. Тэгэхээр тиймэрхүү байгаа. Тэгэхээр энийг бас манай үзэж байгаа бизнес эрхэлж байгаа те захирал хүмүүс янз бүрийн хүмүүс байвал бас тэрийг зүгээр анхаараарай гэж би зөвлөх гээд байгаа. Янз бүрийн одоо та ямар толгойд ямар нэг айдиа байгаа, эсвэл бизнесээ хүргэх гээд байгаа ч юм маш олон юмнууд байгаа шүү дээ биднэрт. Тэгэхээр тэднийг яаж хүргэх үү гэж бодож байгаа бол яг арай яг жинхэнэс л байх хэрэгтэй. Ер нь зөв байгаагаараа. Одоо би бол одоо аль болох өөрийнхөө байгаагаараа байхыг хичээж байна. Одоо магадгүй би одоо би өөрийнх нь чидэр яхаа би тийм амар юм кул мул юм амар тийм хүн биш байгаа. Зураг муу авахлахаар нэг гой гардаггүй ч юм уу те. Эсэгээр би нэг юм жоох юм сили ч юм уу юм жоох хинэггүй дүү байдал нь одоо миний нэг юм хувь хүний нэг юм зан характер байд. Дэлгэж уун тэрүүгээрээ байх хэрэгтэй юм бэл. Угаасаа тэгж юмыг өөрчлөх гэж хэрэггүй юм билээ. Тэгэхээр контент ч гэсэн яг тийм байх хэрэгтэй юм билээ. Хуу хүмүүнээр контент хийж байгаа бол компани ч гэсэн те. Тэгэхээр ерөн зүгээр яг тэр нь бол янз янз байж болно. Гэтэ зүгээр миний хэлэх гээд байгаа санаа нь сошиал медиа дээр хүмүүст илүү өөрийгөө хүргэе ч юм уу илүү хүнд яа гэх юм бол тэр нь илүү ажиллаж илээ шүү. Ягаад тэгэхээр би ингээд маш олон газруудтай одоо ингээд Монгол манай харилцагч нар ч байна, гадаадд байна ингээд харилцагч нартайгаа яваад айд явуулаад сурчлагаа явуулж байгаа юм ямар сурчлагаа илүү хүмүүст хүрж ийн өөрлөдтэй байна гэж харахаар илүү тиймэрхүү контент өгсөн. Яв тэгээд тийм байна. Тэгээд өнөөдөр зүгээр би сайхан амралтын өдөр сайхан малгай толгоогоо ингэж яагаад хүмүүст хэрэгтэй зөвлөгөө маркийг өгчий гэж бодоод иймэрхүү бичлэг хийж ин. Тэгээд ийм бичлэг сайн явах юм уу явах нь өстө мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэрэгтэй өндө хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Тэгээд та манай Go Agent-ийн төлөө сонирхмоор байвал дөрөөрэй гэх реклам хийжээ. За тэгээд бүгд амжилт хүсье. Амралтын өдөр сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд одоо 100 дуусах гэж байна те. Өдөөгөө сайхан яваарай. Гадаад байдаг хүмүүс байвал одоо enjoy те. Гоё өдөр болгон уртлынхаа юмыг сайхан хийгээд урталтай байгаа юм хийж байгаа явж хад угаасаа хүрэх нь ойлгомжтой. Тэгээд бүгд амжилт хүсье. Энэ бол хамт үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Лайк, subscribe хийх бити мартаарай.